Нэгүслэр дүүрч амьдрах үе номын 6 дугаар бүлэг. Нэгүслийн хүч. Иймд хүү минь Христ Есүст буй нэгүслэр зоригтой бай. 2 дугаар Тимот 2 дугаар бүлгийн 1-р ишлэл. Нэгүсэл нь хүч болох талаар Джон Бивер нилээд ярьж бичдэг болохоор энэ талаар дэлгэрүүлж мэдхийг хүсвэл би түүний номыг санал болгож байна. Харин энэхүү бүлэгт би та бүхнийг нэгүслийн хүчийг яаж хэрэглэх талаар хэлж өгье гэж бодсон юм. Жишээ нь далайчин дарвуулыг салхины хүчээр завийг улам урагшлахад хэрэглэж болно. Гараараа сэлүүрдснээс хамаагүй дээр. Онгоц хөөрөхөд агаарын динамикийн хүчийг хэрэглэснээр нисэж болно. Тиймээс байгаль дээр байгаа хүчийг хэрэглэхэд хүртэл танд мэдлэг, мэрхэн ухаан хэрэгтэй. Нэгүсэл бууж өгөх гэдэг нь бурхантай хамтран ажиллах, эсвэл дан ганц өөрийн хүчээр сэлүүрдэг биш, дарвуулыг ашиглана гэсэн үг. Дарвуулыг хэрэглэж болох ч та бас залж сэлүүрдэж, завиа чиглүүлдэг шүү дээ. Та юу ч хийхгүй зүгээр суух юм байна гэж ойлгоцай. Эзний нэгүслийн хүчийг амьдралдаа оруулан хамтран ажиллах талаар хэлж байгаа юм. Бид нэр бууж өгнө гэдэг нь ялагдаад юу ч хийхгүй бууж өгнө гэж буруугаар ойлгоцай. Англиар бол yield, surrender, let бууж өгөх, хүлээн зөвшөөрөх гэсэн утгаар бичсэн гэж ойлгоорой. Бид өөрсдийн хүчээр альва зүйлийг хийх гэж оролдох, зүтгэх үед бид нэгүслийн хүчний эсрэг заримдаа муухарлан зүтгэдэг. Бидний хүч мөн эзэн дотор хүчтэй байх хоёр нь ялгаатай ойлголт гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ талаар өмнөх бүлэгт би цухас дурдсан. 2 дугаар Коринт 12 дугаар бүлгийн 9 дугаар ишлэл. Тэр надад миний нэгүсэл чамд хангалттай. Учир нь мөхөстөлд миний хүч бүрэн төгс болдог гэж айлцсан. Бид өөрсдийн хүчээр хийх гэж оролдож чадахгүй унан мөхөсдөж, би чадахгүй юм байна гэдгээ хүлээн зөвшөөрч, эзэнтэй хамт хийх шаардлага гардаг. Бурхантай хамт ажиллана гэдэг нь бурхан хийн, би зүгээр сунаа гэсэн үг биш. Таны гэрлэлт, таны ажил, санхүү, хүүхдийн хүмүүжлгээд амьдралын бүхий л талбартаа бурхантай хамт ажиллан түүний нэгүслийн хүчийг хэрэглэх явдал чухал юм. Жишээ нь бид гэр бүлээрээ орой болгон Библи судлал хийдэг. Бурхны үг миний үгнээс хүчтэй бөгөөд Библи нь бас л нэгүслэр бидэнд өгөгдсөн. Тогтмол үг судлах үед хүүхдүүдийн төлөвшил нь өглөж сурахаас өөр байдаг. Мөн твчгэн уурлахаас хэцүү тул Бурханаас нэгүсэл твчээр гун уураа барьж үнэн болон нэгүслэр хүмүүжүүлэхийг хичээдэг болсон. Миний итгэлийн амьдрал амархан биш байсан ч эзний нэгүслийн ачаар өдий зэрэгтэй яваа билээ. Бид Бурханд юу хийсэн бэ гэхээсээ илүү Бурхан бидэнд юу хийсэн бэ гэдгийг ойлгосноор Бурханы нэгүслийг ойлгож эхэлнэ. Иохан 1-р бүлгийн 17 дугаар ишлэлд учир нь хууль Мосегаар өгсөн бол нэгүсэл ба үнэн нь Есүс Христээр ирсэн билээ гэсэн байдаг. Энэ ишлэлдэр хууль бол хуучин гэрээ юм. Харин Есүс Христээр дамжуулан үнэн бас нэгүсэл ирсэн гэжээ. Бид маш их хууль дүрм ярьдагч үннийг болон нэгүслийг хизээ хэрхэн хэрэглэхээ мэддэггүй. Та түргэн тусламжийн эмч байлаа гэж бодъё. Автосол болсон газар та очихдоо тэнд байгаа бэртсэн, гимтсэн, өвчтөе хүмүүст л яаралтай туслах болохоос биш. Хин хурд хэтрүүлсэн, осол яагаад болсон зэргийг тогтоодог цагдаа шүүхийн ажилд оролцох шаардлагагүй билээ. Бид Христ дотор байвал бусдыг шүүж, хууль ярихын оронд тухайн хүнийг нэгүүлсэж, хайрлан, үнэн дотор босгон байгуулах болно. Ихэнхдээ хүмүүс юуг буруу хийснээ хүнээр хэлүүлэлтгүй мэдэж байдаг. Харин та үнэн дотор инрэл хайраар босгох үед тэр хүн аяндаа гимшин, гим нүглээ ухамсарлан эргэдэг. Илчлэл тэр хүнийг босгон байгуулж, өөрчлөлтийг авчирдаг. Харин өөрөө илчлэл авах хүртэл нь хүлээх хэрэгтэй. Үүнд хугацаа ордог. Тиймээс танаас төвчээр шаардагдана. Хүлээж чадахгүйгээс болж хүмүүс зааж сургах нэрийдлээрээ бие шүүн, заримдаа гимтээсэн байдаг. Танд өгөгдсөн илчлэлийг тэр хүн ойлгохгүй, харахгүй байж болно. Тиймээс та Христийн амьдралыг харж, түүнээс суралцахыг урьдчилан болгоорой. Та нэгүслийн хүч дор байх үед бусдыг твчин, тухайн хүн өөрөө эргэх хугацаа өгч байгаагаар нь хайрлаж эхэлдэг. Энэ нь хийсэн буруу зүйлтэй эвлэрнэ гэсэн үг биш бөгөөд зовлон зүдүүр дундуур туулж байгаа тэдгээр хүнийг инэрс нэгүүлсгээрээ тэр хүмүүсийн талаар муу үг хэлэх байтугай муу зүйлж бодохгүй болдог. Нэгүсэл байгаа газар хүмүүс худал багаа тайлж өөрийнхөөрөө байж чаддаг. Хэн нэгэн болж дүр эсгэх шаардлагагүй болдог. Нэгүслэр дүүрэн газар хүмүүсийг
хүлээн авч байгаагаар нь хайрладаг тул төгс байхыг шаарддаггүй. Бид бүх зүйлээр хоорондоо санал нийлэх албагүй ч санал нийлэхгүй хүмүүстэй маргалдах шаардлагагүй. Өөр үзэл бодолтой гэдгийг нь нэгүүлсэн хүлээж авах тухай ярьж байна. Нэгүсэл дотор алхаж сурахад ихэндээ амархан биш. Ингийн тул танаас цаг хугацаа, золиос, төвчээр гардаг гэдгийг хэлмээр байна. Гэхдээ алхаад сурахаар маш амар, танд маш их хөнгөн байх болно. Нэгүсэж байгаа нь энэ гээд бүх гэм нүглийг хүлээн зөвшөөрч хүмүүсийн бүх алдааг тэвч гэж хэлээгүй. Харин гэм нүгэл хийж байгаа хүнийг энэ яасан хачин хүн бэ гэхийн оронд энэ хүнд юу тохиолдсноос ийм байгаа бол хэрхэн тусалж хайрлах вэ гэж бодно гэсэн үг. Таны дотны хүн бол хайраар хэлэн ойлгуулж болно. Нэгүсэл нь үннийг гуйвална гэсэн үг биш. Харин ч үнэнтэй хамтран ажилдаг. Би үннийг нь хэлж байна гэд цагаа олоогүй хэлсэн хатууг нь хүмүүсийг гэмтээдэг. Тиймээс нэгүсэлгүй үнэн бол гашуун бөгөөд заримдаа улам бэртээх аюултай. Тиймээс мэрхэн ухаанаар Бурхны цагийг олоорой. Цагаа олоогүй үнэн заримдаа буруу байдаг. Гэмших нь маш зөв зүйл. Гэхдээ та хизээ, хаана, яаж гэмших вэ? Нэгүслийг мэдэхгүйгээсээ болж буруу гэмших тохиолдол байна. Нэгэн гашуун түүхийг өгүүлье. Эхнэрээ ослоор алдсан хүнд чи Бурхны үгийг зөрчсөн учраас Бурхан чамайг шийтгэж байгаа юм. Гэмш гэсэн захиаг эхнэрийнх нь оршуулгаас өмнө ахлах пастор нь өгчээ. Энэ хэрэгээс болж ээжигээ алдаад хэдхэн хонож байгаа хүүхдүүд нь ийм харгас Бурханд бид үйлчлэхгүй, итгэхгүйгээд итгэлийн амьдралаа орхин цуглаанд явхаа болсон байв. Эхнэрийнхээ үхэлд өөрийгөө буруутган Бурханаас өршөөл ирэн гэмшин байгаа тэр ахтай би уулзаж билээ. Согтуу жолооч араас нь мөргөөд газар дээр 2 хүн амнасаа алдсан харамсалтай хэрэг болсон юм билээ. Харин бид буруу шүүсээр Бурхныг буруу таньж ойлгожээ. Ухтаа бол гимш гэж загтал явуулсан хүн нь жинхнээсээ эзний өмнө өөрөө сун гимшиж хайр нэгүслийн Бурхныг ойлгох хэрэгтэй. Гэтэл ийм хүмүүс гимших битгий хэл Бурхны нэр барин хүмүүст сэтгэлийн гэмтэл учруулсаар байна. Эхнэрээ алдсан хэцүү цагт бид хайрлаж инрэн өмг түшиг болох ёстой болохоос шүүх хэрэггүй. Нэгэн удаа бид гэр бүлээрээ гэрлэлтийнхээ ой болон нөхрийнхөө төрсөн өдрийг тэмдэглэнгээ Вашингтон DC рүү аялсан юм. Тэгээд найз нөхдөдөө цагийг өнгөрөөн бас манай үйлчлэлд орж ирдэг шинхэн болон хуучин хүмүүстэйгээ уулзав. Нэгэн залуу хурч ирээд би ажлаасаа ирлээ. Манай эхнэр тантай уулзаж чадахгүй ирэхгүй байхаа гэсэн юм. Маргааш нь манай нөхрийн төрсөн өдрөөр байгаа газрын маань гадаа ирээд отоо л надад нэг боломж гарлаа. Та надтай хамт яваад миний эхнэртэй уулзаад өгөөч гэлээ. Баяр тэмдэглэж байсан ч гэлээ би нөхөртөө учирлаж ойлгуулад хурдхан гараад ирье гэд явлаа. Талархлын баярын өдөр байсан тул хамаг газар түүний дотор зарим бие засах газарч хаалттай байв. Эхнэртэй уулзах гэж хөөцөлдөж байх хооронд нилээд хугацаа өнгөрөв. Ариун цэврийн өрөө орох шаардлага гараад эхнэрийнх нь байгаа айлд орсон юм. Намайг ариун цэврийн өрөө орё гэхэд үгүй гэж үнэхээр чадаагүй. Тэгээд нэгэнт орж ирсэн юм чинь итгэгч биш байсан тэр айлын эмэгтэйд таны төлөө залбираад өгөө. Таны бие өвчтэй байна гэхэд заа гэлээ. Төдөд бол би сүнсээр дүүрэн унаж хөөрөн эзнийг хүлээж авав. 5 минутын дотор л болсон байх. Тэгсэн нөгөө залуугийн эхнэр баярлаж байгаач намайг харж чадахгүй хിവэр. Хэн нэгэн намайг гаж буруу гар тавьж залбиулж болохгүй гэж түүнд ойлгуулжээ. Тэгээд би өмнө нь сүгдэж суугаад би гар тавихгүй. Харин таны төлөө залбирч болох уу гэж гуйж үлээ. Би энэ үйлдэлийг өөрийн хүчээр худлаа хийгээгүй. Харин түүний дээр байгаа Бурхны нэгүсэл намайг ингэж удирдсан юм. Эмэгтэй болсон нөхцөл айдлаас болж ичээж төөрөлдөн өөрийгөө болон гэр бүлийн хүнээ буруутгасан хүнд нөхцөлд байсан. Ганцхан намайг гэлтгүү хүмүүсийн царайг харж чадахгүй байдалд орж цуглаандааж хамрагдахгүй болжээ. Энэ явдлаас хойш эмэгтэй эдгэн хүмүүстэй уулзаж мөн ч олон шүүх хурлын ард бид хамтдаа гарсан. Хүнд хэцүү үед Бурхны нэгүсэл үргэлж байдаг бөгөөд түүний нэгүслийн ачаар бид босхон байгуулагдаж байдаг. Хүмүүс үгийн хүчийг мэддэг, хэрэгэлдэг. Харин үнэн ба нэгүслийн хүч нь Христ дотор хамтдаа хэрэглэгдэх үед хамгийн хүчтэй болдог. Хэтэрхий сүнслэг зүйл хөөцөлдөх нь буруу гэж ярьдаг хүмүүс бий. Зарим нь буруу ойлголтоос болж, зарим нь худал хуурмагт ховонд итгэснээсээ болж дээр хэмхтэн адил айсан байдаг. Үнэхээр хэцүү байдал байгаа хүмүүс эзнийг үнэхээр эрэлхийлж байх үедээ эсвэл аргагүй эрхэнд л тус авдаг хүмүүс ч бий. Олон хүнд зөвлөг үйлчилгээ авах хэрэгцээ байдаг.
Бид үнэн дотор нэгүсэлтэй хамтаалхан альва үйлчлэлийг ариун сүнс Бурхантай хамт хийх нь маш чухал. Үгийн үйлчлэл, ариун сүнсний үйлчлэлийг аль альнийг нь дангаар нь хийх үед төөрөгдөл алдаанд хүртгэ. Уг нь бол дангаар нь хийх ёсгүй юм. Ариун сүнсгүй үг хуурай болж, нэгүсэлгүй үг хит хатуу гашуун болж, үггүй сүнс хамаагүй савлуулдаг бол үнэнгүй нэгүсэл хэд зөөлчилж эмх зэгцгүй болгоно. Үг болон сүнс хамтдаа хүмүүсийг өсгөдөг. Үнэн ба нэгүсэл нь хүмүүсийг босгон байгуулдаг. Сүнсээр дүүрэн хүнд үгийн хоол өдөр бүр маш их шаардлагатай байдаг. Сүнсээр дүүрэн хүн өсвөлэн байдаг. Тийм ч учраас үгийг байнга уншиж, байнга судлах шаардлага гардаг юм. Бидэнд багш, ментор, ахлагч, зөвлөгчд, пастор, нутгийн чуулган таныг өсгөх орчин хэрэгтэй. Мөн та өөрөө бас хүчин чармайлт гарган үгээр болон сүнсээр өсөх хэрэгтэй. Зөвлөхүүд, багш нар пастраасаа суралцахаас гадна өөрөө Библи болон танд хэрэгтэй бусад ном уншин судалж, илчлэл авдаг болох нь чухал юм а. Итгэлийн амьдралын зарим хэсэгт хүмүүс олон буруу зүйлхийн алдаа гаргаж, Библи унших байтугай зүгтааж, Бурхныг үгүйсгэж, бүртгүнд гомдож тэрслэх үед байдаг. Надад ч бас зарим тохиолдож байсан. Тиймээс өөртөө цаг гарган өдөр бүр Библи төдийгүй Библийн тайлбартай л хүмүүсийн бичсэн номыг боломжоор уншиж судалж байгаарай. Их уншихаас гадна зарим ишлэл ойлголт дээр айлуулах анхаарал төвлөрүүлэн суугаарай. Тиймээс би өдөрт нэг ишлэл дээр анхаарлаа хандуулж гэр бүлээрээ хамтдаа судалдаг. Бид заримдаа уншсан зүйлээ ойлгохгүй тайлбарлаж чадахгүй тохиолдол байдаг учраас зохиогч бас нь асууж лавлах чухал билээ. Эзнээс илчлэл ойлголт ирэхээс нааш заримдаа бид дутуу ойлгодог гэдгийг хэлмээр байна. Жишээлбэл Иохан 3 дугаар бүлгийн 16 дугаар ишлэл болон Еврей 13 дугаар бүлгийн 5 дугаар ишлэл зэрэг ишлэл нь миний анх итгэгч болоход уншсан ишлэлүүд бөгөөд би одоо ч шинэ илчлэл аван дахин уншсаар байгаа билээ. Ялангуяа учир нь тэр өөрөө би чамайг хизээж оргихгүй, мөн чамайг хаяхгүй гэж айлтсан ишлэл нүүрэн дээр гарч ирэн бараг 30 жилийн турш суралцсаар л байна. Илчлэл орж ирэх болгонд би сүнсээр дүүрэн, заримдаа инээж, заримдаа уйлан, ихэнхдээ үнэнтэй нүүр тулан гимшин чөлөөлөгддөг. Ариун сүнсээ энэ ишлэлийг ойлгуулж өгөөч гэж залбираад уншиж байгаарай. Гэхдээ нэгүслэр өсөхгүй бол үгийг амьдралдаа болон бусдад хэрэглэж тусалж чадахгүй болно. Христийг харвал тэрээр байнга бусдад үйлчилж, тусалж, эдгэж байсныг харах болно. Есүс ганцхан үгийн үйлчлэл хийгээгүй. Тэрээр үнэн болон нэгүслийг аль альнийг нь авчирсан. Мөн өөрсдийгөө ч бас нэгүсэж, Бурхан таныг хайрласны адил өөрсдийгөө харж сурах нь чухал билээ. Тухайлбал олон эмэгтэй жингээсээ болоод өөрсдийгөө байнга голж, зарим нь харааж зовоож байгаатай би таардаг. Би хүмүүс тоогдохгүй, харагдахгүй бай гэсэндээ таргалсан. Би яаж чичээгээ турахгүй байна? Би ийм бүдүүн арчаагүй гэх мэтчлэн өөрийгөө бусадтай, нийгмийн төгс төрхтэй харьцуулан байнга голж байгаа нь тийм ч сайн зүйл биш. Би мэдээжээр таргалтыг дэмжээгүй. Энэ нь эрүүл мэндэд тийм сайн зүйл биш. Гэхдээ өдөр бүр өөрийгөө хэмжин толинд харан голох, бие госноос болж зурагч авахулж чадахгүй байгаа нь сайн зүйл юроос биш. Бид Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн шүү дээ. Тиймээс өөрийгөө голох шаардлагагүй. Таргалалтад нөлөөлдөг маш олон шалтгаан байна. Цэвэршээлт, төрөлт, эрүүл бус хооллолт, хүүхэд насны хүчирхийлэл, буруу зуршил, өвчин, дон, генетик гэд тоочоод иж болно. Мөн нийгэм хүртэл тарган хүнд тийм ч дуртай байдаггүй. Тэр хүн ямар ч шалтгаанаар тийм байж болно. Нэг удаа би Лос Анжелес хотод сэргэлтийн цуглаанд сайн дурын ажил хийнгээ оролцсон юм. Тэнд нэг иш үзүүлэгч солонгос эмэгтэй байв. Нөхрөөсөө салчгаад маш их шаналлтай байсан ч тэр тэнд үйлчилж байсан юм. Тэгсэн над руу харж агаад намайг хар. Би яолон гуйж эзний өмнө сууж залбирсаар байгаад ингэж тураад туранхай байгаа юм. Тарган хүмүүс ер нь залбирдаггүй хүмүүс байдгаа гэж нийтийн дунд хэлж билээ. Тэр намайг сайн ч танихгүй. Буудалд хамт нэг өдөр байсан төдий бөгөөд миний амьдралыг ч мэдэхгүй нэгэн байв. Биеийн жинхэнэ асуудлаас болж олон сар мацаг барьж, өөрийгөө өвдгөж, өөрийгөө голж, мөн сэтгэл санааны гутрал хүртэл орж байсан болохоор миний хувьд тэр нь маш эмзэг сэдэв байлаа. Мөн эдгэрэл чөлөөлөлт хүртэл хийлгсэн ч махан бие дээр олигтой үр дүн гараагүй. Би хэлснийг нь сонсоод жаахан гайхаж хоцорсон ч өөр хүн байсан бол сэтгэлийн шар хаван гомдох байсан байх. Тиймээс бид санамсаргүйгээр буруу дүгнэлт гаргаж болохгүй байлээ. Тэрээр намайг тарган болохоор залбирдаггүй гэж дүгнэж байгаа нь буруу.
Үүний адил бид хоорондоо ямар ч холбоогүй буруу дүгнэлтүүд гаргах боломжтой. Би байнгын хоолны хатууд эглэмээс болж баяр баясгалангүй болж төрсөн өдрийнхөө бялууг хүртэл идэж чадахгүй төрч байсан ч Бурхны нэгүслийн ачаар тайвширч өөрийгөө голгой болж сэтгэл зүйн хувьд эдгэрсэн юм. Улмаар зөв хооллон болж өгвөл өөртөө тохирсон дасгал хөдөлгөөн хийж түүний үнний ачаар өөрийгөө голгой зогсон доромжлон доош нь хийхээ болсон. Энэ мэтчлэн жижиг ихгүй эмзэг сэдв олон хүнд бий. Жишээ нь хүүхэд байхад нь үе тэнгийн хүүхдүүд шоолон, налчхар хамартай, гахаа шиг хамартай гэх мэтчлэн биеийн төрлөх гажиг соггогийг эсвэл байгаа эрүүл эрхтнийг нь хүртэл гоочсноос болж гологдлын сүнстэй харин явандаа өөртөө итгэлгүй болгоч аюул байдаг. Шоолуулж байсан, насанд хүрсэн хүмүүсийг чөлөөлөх үед яг л хүүхэд шиг уйлан чөлөөлөгдөн голцоо гологдлын сүнс гардаг билээ. Ийм энгийн зүйл хүртэл бидэнд бусдыг нэгүүлсэх хүч ухаан хэрэгтэй. Христийн жинхэнэ дагалдагч болох үед та нэгүүлсэл хэрхэн ажилтгийг мэдэх болно. Есүс ч бас биднийг нэгүүлсэн амиа золио зогсоогүй. Тэр цаашдаа бидэнтэй байнгын амьд харилцаатай байхыг хүсдэг. Библийн Иохан номын 10 дугаар бүлгийн 27 дугаар ишлэлдэр "Миний хонд дууг минь сонсдог. Би тэднийг таньдаг бөгөөд тэд намайг дагдаг юмаа" гэж тодорхой бичсэн байдаг. Бид Бурхны хаанчлал дахин төрхөөс нааш энэ бүхнийг махан биеэр ойлгохгүй. Гим нүгэлд өгсөн байснаа ч ухаарахгүй гэдгийг л би мэднэ. Тиймээс түүний дуу хоолойг, удирдамжийг нь даган өдрөөс өдөрт бид өөрчлөгдөх хэрэгтэй. Энэ бүлгийг дараах ишлэлээр дуусгая. Миний мэддэг ишлэлгээд битгий тоохгүй өнгөрөөрэй. Ишлэл бүрийг энд утга учиртай тавьсан байгаа. Тиймээс ч ишлэл бүр дээр цаг гарган, залбиран, тунгаан бодоорой. Эфес 4-р бүлгийн 15 дугаар ишлэл. Харин хайр дотор үннийг ярьж, тэрхүүн болох түн өөд, Христөд бүх талаар өсөх болно. Ариун сүнсийг хүлээж авах, сүнсээр дүүрэх, залбирал болон тайлбар. Лук 11-р бүлгийн 10-аас 13 дугаар ишлэлд эзэн өөрөөс нь итгэлээр гуйсан бүх хүнд ариун сүнсийг өгнө гэж тэрээр амласан. Харин Марк 11-р бүлгийн 24-р ишлэлд "Тийм учраас би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбирanгүй нь түүнийгээ авсан гэдэгтээ итгэх түн. Тэгвэл тэр чинь ёсоор болно" гэжээ. Бурхан өөрийн үгийг үргэлж хүндэтгдэг. Үгэнд нь л итгээрэй. Таны хийх ёстой зүйл бол асуух, итгэх, хүлээн авах явдал юм. Тэгэхээр та ариун сүнсээр дүүрэх буюу баптизм хүртэхийг хүсвэл дараах залбирлыг хийхэд болно. Аава, би Христ итгэлийн амьдралаар амьдрахын тулд таны хүч надад хэрэгтэйг ойлгож байна. Тиймээс та намайг ариун сүнсээр дүүргэж баптизм хийж өгөөч. Итгэлээр би үүнийг яг одоо хүлээн авч байна. Гэд жаахан хүлээгээд надад баптизм хийж өгсөн баярлалаа. Ариун сүнс, та миний амьдралд тавтай морилно уу? Есүс Христ шавнартаа үлээн өгсөн шигээ тань руу мөн ариун сүнсийг үлээн дүүргэж байна хэмээн төсөөлж болно. Тэгээ таны аманд өгөгдөж буй юр бусын хар хэлээр ярьж эхлээрэй. Та өгөгдсөнийг итгэлээр чанга ярихдаа Бурхны хүчийг дотроосоо гаргаж өөрийгөө сүнсээр босгон байгуулах болно. Учир нь бичээст хэл ярихуугаар ярьдаг нь өөрийгөө босгон байгуулгаа гэж бий. 1-р Коринт 14-р бүлгийн 4-р ишлэл. Та эзнийг болон түүний сүнсийг хүлээн авахын тулд залбирахдаа юу мэдэрсэн эсэх нь огт хамаагүй. Та хүлээн авсандаа зүрх сэтгэлээрээ итгэсэн байхад л болно. Бурхан амлалтаа хүрдэг аав тул зүгээр л итгэн хүлээн аваарай. Та сүнсээр дүүрэн болсон бол Бурхан аавд талархаарай. Баяр хүргэе. Хэрв та түүний амлалтанд итгэдэг бол Бурханы ариун сүнсээр дүүрэн байгаа гэдэгт би итгэж байна. Доктор Жутманы Янжмагийн "Нэгүслэр дүүрч амьдрах үе" номын 6 дугаар бүлгийг та хүлээн авч сонслоо.